Энэ Европын холбоо Японтой ч 2014 онд гантмөр сайдаа хийсэн. Тэгээд ингээд тоог нь харж байгаа бах та мэдээж танаа яамныхан гаргаж өгсөн баг. Тэгээ 2014 онд одоо манай экспорт 24 сая байсан бол өнөөдөр 12 сая болсон. Тэгээ дөрөв шижир гişүүлсэн тэр. Дөнгөж одоо бид нар нэг импорт нь 300 байсан бол одоо буцаад бараг тэр 1 тэрбум 200 сая. За Европын холбоо бол одоо экспорт 104 мөр одоо 100 гардаг байсан бол одоо нэг 90 10 жилийн дотор шүү дээ. Экспорт нь импорт нь 2 дахин өссөн. Бүр даблдаад тэрбум. Ийм битий болоосоо л гэж хүсэж байгаа. Ийм битий байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд энийгээр ядаж нэг тэнцүүлээд юм уу? Дөхүүлээд өдөөж хуяамаа. Тэгээ аахан арх одоо живүүлвдэ. Монгол улсын ерөнхийлөгч одоо архины талаар том хууль санаачлаад 2-3 хууль хилцэгтээр батлагдсан явж байгаа шүү. Одоо өнөөдрийн тэр хойдлын алтан болог гэдэг чөлөөт үс чинь зүгээр арх зардаг л тийм газар. Тэгээ энэ хөгжлийн банктай холбоотой нэлээд олон хүний хариултанд гарлаа. Эдийн засгийн сайдын югаарч гарлаа. Тэр хариулж байгаа ажлын хэсгнээс ч гарлаа. Тэгээ хөгжлийн банка дөнгөж зэгслээ дуусч байгаа шүү дээ. Эдийн засгийн яамныханд анхаараараа энэ 4 номер 3 номер ганц төмөр сайдд бас сануулж хэлж явах хэрэгтэй шүү. Тэгээ би 4 номерын юунд хэлж байгаа тэр ой. Төрийн нарийн бичгийн дарга. Энэ хөгжлийн банкны чинь асуудал маш чухал шүү. Дөнгөж зэгцэрж байгаа буцаад одоо хөгжлийн банк гэдэг нэг юм баахан зээл олгоод одоо ингээд ганц төмөр сайд бас түрүү над руу ганц хоёр үг зүгээр сайхан дотор нь шургуулаад хэлэх шиг болоо. Миний хувьд бол уучлаарай төртөө бизнес хийж үзээгүй шүү. Цаашдаа ч их сонирхол байхгүй. Шаардлага байхгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Авах шаардлага байхгүй. Уучлаарай. Нэг дэгдгүү бизнесмен зөндөө байгаа шүү дээ. Заавал дэгж амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Ганбаатрын ар зөндөө юм байгаа гэдэг одоо бараг 7-8 жил олон хүмүүс араас явсан. Тэгээ ганц хоёр гүтгэл юм дээр бичдэг. Тэг гүтгэлээ гэдэг одоо тэгээд би нэх өөрчлөгдөхгүй л дээ. Зүгээр сануулж хэлж байгаа шүү. Сайхан болоосоо гэж санаа зовж байгаа. Сайжраасаа энэ хилцэл Монголын аж ахуй нэгжүүдэд ашигтай байгаасаа гэж хэлж байгаа шүү. Үг хэлэхлээр нэг тэгцэн байх, ингэсэн байх, тэр ингэсэн байна, энэ ингэсэн байна. Тийм байхгүй. Би байнгын орон дарга болохгүй, сайдч болохгүй. Аливаа асуудал сайжраасаа л гэж хүсэж байгаа.